байцгаана уу эрхэмсэг хүндэт ноёд хадагданараа. Сайн байцгаана уу энэхүү гэрэл төргөөг гээгүүлэн байж тоглон саадсан эрхэмсэг хүндэт зочид төлөөлөгчдөө. Бид бүхэн энэ гэрэл төргөөнөө хуран цугсны гайхалтай сайхан уучгэнэ. За Сарны танго бүжгийн клубын 5 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ билээ. Өдгөө 5 насыг зоглож буй Сарны танго бүжгийн клубын эд ирсэн болон бүжиг сонирхож бүжгийн спортоор хичээлж байгаа дүүндрээс ахуулаад ахмад насны бүх шавнарт нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж өрөөгөөд энэхүү үйл ажиллагааг ёслол төгөлдрнэж анхны хундгыг өргөнөх хэмээн Монголын бүжгийн зөвлөл Монголын бүжгийн нэгдсэн холбооны шүүгч Сарны танго бүжгийн клубын захирал Монгол Улсын соёлын төрийн ажилтан Зэ Бачаргал таны хүндэтгэлийн тайзнаа хүндэтгэхэд өрн зааж байна. Нэгсэн сайхан халуун ташилтаар өгтөг авцгаая. За баярлалаа, төчтөө баярлалаа. За ингээд бид бүгдийн урилгыг авч энэ хүү сайхан үдэш цугласан та бүхэндээ энэ сайхан орой мэндийг дэвшүүлье. За ингээд Сарны танго нэр маань одоо товчхон та бүхэндээ түүх ярихад Сарны танго гэсэн нэр маань 1998 онд анх худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль дээр үүсгэн байгуулагдж байсан. За миний бие бол 2001 онд Сарны танго бүжгийн хамтлагт анх гишүүнээр зингээр бүжгийн гишүүн гэж орж байлаа. Түүнээс хойш одоо 20 гаруй жил Сарны танго гэсэн нэртэй өдгөө ингээд явж байна. За тэгээд зингээр түүнээс хойш Монголын бүжгийн спортын холбооны доор Сарны танго зингээр бүжгийн хамтлаг маань орж 2003 онд анх дугаар Монголын бүжгийн спортын улсын аварга шалралт тэмцээний анх дугаар аварга шалралт тэмцээнд Сарны танго хамтлаг маань латин төрлөөр оролцож улсын аварга болж байлаа. Мөн стандарт төрлийн бүжгээр оролцож дэд аварга болж ирсэн ийм түүхтэй. За энэ түүхээс нэгэлцээд миний бие бол одоо түүх бичлсэн 2001 оноос хойш Сарны танго хамтлагтайгаа өдгөө Монголын зингээр бүжгийн спортын хөгжлийн төлөө гар бие оролцсон явж байна. За тэгээд энэ дэдүүдийг цугласан учир юу вэ гэхээр товчхон ярихад Сарны танго нэр маань одоо худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулиас Итүүгэн дээд сургууль, Монгол Улсын их сургууль гээд явсан. За Монгол Улсын их сургуулийн 2012 оноос хойш Сарны танго хамтлаг маань бол ерөнхийдөө үйл ажиллагаагаа төр завсарласан байгаа. За тэгээд 2015 оноос анх эхнэр бит хоёр одоо уран тогс бит хоёр ярьж байгаа. Сарны танго нэртэй бүжгийн клуб хоёлаа байгуулж үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн хүүхд багчуудыг багаас нь бүжгийн спортыг хөгжүүлье. Бүгдэнд нь заая, бүх насныханд зааж эхлэе. Гэд сэтгэл шулуудан 2015 онд одоо Сарны танго нэртэй бүжгийн клубыг анх Алтай хотхон дотор байгуулж ирсэн. За яг он жилээ тоолох юм бол Сарны танго клуб бүжгийн клуб байгуулсны яг 7 жилийн ой болж байна. Бид бүхэн ковид корона гээд 2 жил завсарласны үндсэн дээр Сарны танго бүжгийн клубын 5 жилийн ойг бол одоо хийж чадаагүй. 2 жил өдөрөө ингээд улс орныхоо төр засгийнхаа шийдвэрийг дагаа бүгдөө карантинлэгдсэн. За тэгээд энэ 2022 онд маань бүх сайхан муу мухаа бүх маа сайхан ярьлаад ковид корона ярьлаад бүх ажил мэргэжлүүд бүх юм маа сайхан чөлөөтэй болсны үндсэн дээр бид хоёр за ямар ч гэсэн ойгоо хий. Мөн бас 19 онд манай эхнэр уран тогс соёлын төргийн ажилтан цолыгоо Сарны домог нэртэй бүжгийн тоглолт хийснээрээ төр засгаараа шагнуулсан байгаа. Мөн миний би 2017 онд соёлын төргийн ажилтныг цолын устыг авсан байдаг. 2010 онд Dance of Life гэсэн бүжгийн нэртэй бүжгийн концерт Монголын үйлдвэрчний соёлын төвөртөнд бүжиг найруулга, бүжиг тэглэж, арын албанд төсөл санаачлагчаараа ажиллаж энэхүү юугаа бас соёлын төргийн ажилтны цолыг бас авч ирсэн түүхтэй. Бид хоёр маань энэ соёлын төргийн ажилтны цолын нэрийг бас
төдийлөн бас ойр дотны шав одоо найз гэр бүлийнхэнтэйгээ бас нэмэлт чадаагүй байсан учраас өнөөдөр бид бүхэн бас ойртойгоо клубийнхаа ойртоо давхцуулан одоо тэмдэглэж байгаа энэ сайхан өдөш байна. Бас дахин та бүхэндээ баяр хүргье. За тэгээд мөн энэ бүгдөө сарны тагоо гэсэн нэрээр бүгдөө овоглож байгаа. Та бүхэндээ одоо овоглож яваа энэ сарны тагоо бүжиг бүлэг гэсэн сарны тагоо гэсэн нэрний 5 жилийн өн байр мэд үргье. Тэгээд энэ өдөш бүгд энд ирсэн бүх та бүгдийн үдшиг байгуулна. Тэгээд энэ хүчийг аль биесээр нээснийг мэдэгдэж энэ хүчийг сайхан өнгөрүүлээрэй. Баяр мэд үргье. Баярлалаа. Тэгээд бүх ширээнийхнийг урт гартгаараад аваад манай хүүхдүүд маань ундаага аваад би бүгдөө 5 жилийн баяр мэд үргье. Бүгдөө бүжиг спортын өндөр амжилт хүсье. За та бүхэндээ дахин 5 жилийн баяр мэндийг хүргэе. Сая бол мэдээж TikTok 2015 оноос хойш өдгөө за яг ярил яг 7 жилийг ард нь гарч байгаа. Тэгэхдээ ковидын 2 жилийг хасаад 5 жил болж байгаа тийм ээ. Тэгэхдээ тэр бол дунд нь 2 жилийг бас алдалгүй бас шавнараа тогтоож байрж цаашлаад бас өчигдөрхөн бас нэлээ хүн том бүжгийг наадмыг зохион байгуулаад дууссан. Тэнд байсан хүмүүс байна уу? Бүжгийг наадам байсан гараа өгье харъя. За юу юм бэ? Амархан юм юу? Байгаагүй хүмүүс нь байна уу? Тэгээ хоёр хуу тэгэд баг тоо авахд амар хялбар байхгүй. За би юу хэлэх гээд байна гэхлээр сая би нээлт хийгээс өмнө энэгээр нэг жоохон явлаа л да. Тэгсэн чинь манай шавнар нэлээд ингээд би энэ бариатай байгаад байна. Багшаа би ингэж болох уу? Яах уу? Нээлт хийдээс эхлэх бол гэл. Үгүй шүү дээ. Өнөөдөр та бүхний сарны танго гэж овоглогдож байгаа хүн болгоны төрсөн өдөр. Тийм болохоор хүмүүс чинь төрсөн өдрөөрөө яадаг вэ? За бэлгнээс бусдыг би өгье. За тэгэхээр та бүхэн хамгийн гайхалтайгаар чөлөөтэй байх ёстой. Хүн болгоо. За хамгийн отгон шав байна уу? За ороод нэг удаагүй байгаа даа гэсэн шав байна уу? За хэр удаж байгаа вэ? Жил хамгийн бага жил болж байгаа юм уу? Яа. Гайхалтай. За тэгээд дашрам дуулахад бас маргааш бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд баяр болж байгаа. Тийм учраас бас сарны танго бүжиг клубийнхаа бүх бүсгүйчүүдэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярыг өөдөөд өргөн дэвшүүлж байна. Тэгээд ирчүүд баг онцаарай ганц өдөр хайрлаад өнгөрөөчгөөрэй гэж хүсэж байна. Тэгээс нэг эрхээ хэтрүүлэг эдлээд идэх бүсгүйчүүд байдаг. Гэхдээ манай сарны тангогийн гайгүй хоо гэж найдаж байна. За тэгээд энэхүү 5 жилийн баярын хүрээндээ бүх шавнараа бүжгийн талбай дээр ирээсэй гэж хүсэж байна. Багш нартаа өдгөө 5 жилийн хугацаанд юу сурсан бэлээ? Нэг харуулт цай тийм үү? За DJ чинээс аяа өгөн та бүхний бүжгийн талбай дээр ирж байна. Хэсэгхэн хугацаанд бүгдээрээ бүжгэлцгээе.
энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За мөн дээрээс нь хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ Сарны танга клубийнхаа 5 жилийн баярын мөндийг дахин дэвшүүлье. За анх бол Бачаагалт хоёр 2-3 хүүхэдтэй хэлж ирсэн. Сарны танга клуб гэдэг талтаа отхон дээр. Тэгэд манай хамгийн отхон 2 шав маань одоо энд сууж байна. Манай Тунгалаг мөрөн Мишель. Тэгээд анхнаас нь спорттой хамт байсан 2 шавьдаа маш их баярлалаа. За өнөөдрийн арга хэмжээнд бол манай клубийн бас төлөөллүүд ирсэн байгаа. Тэмцээн оролдоод амжилттай оролцдог төлөөллүүд маань ирсэн байгаа. За ерөнхийдөө одоогийн байдлаар бол манай клуб маань 100-аад бол гишүүнтэй, тамирчидтай үйл ажиллагаагаа бас явуулж байгаа, өргөжж байгаа шүү гэж бас та бүхэндээ хэлмээр байна. За тэгээд 3 сарын сая 5-6-нд бол хүн домог нэмэх үндэсний их наадмаа битээр амжилттай зохион байгуулсан. Бас манай Монголын бүжгийн зөвлөл, бүжгийн спортын нэгдсэн холбоо маань манай клубтэй хамтран зохион байгуулсан шүү. Тэгээд тусалж дэмждэг холбооныхоо бүх багш тасгалжуулагч нар шүүгчдтэй бас баярлалаа гэж хэлье. За тэгээд түрүү бас Бачаагалт багш маань ерөнхийдөө бүх түүхийг маань ярьсан учраас одоо би бас нэг ерөөлийн сайхан үг хэлье гэж бодож байна. Өчигдрийн тэмцээний маань ерөнхийдөө оролцсон бүх хүмүүс пост тавьсан, Facebook, сошиал орчноор өөрсдийнхөө авсан медаль, шагнал, үр дүнг аягүй гоё тодорхойлсон. Тэр донд нэг үг аягүй гоё байсан. Та нараас харсан бах юу вэ гэхээр уг нь Сарны танго бүжгийн клуб байхгүй юу? Гэсэн чинь хүмүүс Сарны танго бүжгийн ордон гэдэг аягүй их пост явсан байлээ. Тэгээд Сарны танго клуб маань бас гоё бүжгийн ордонтой болох болтугай гэж юрээрөө. Баярлалаа. За би уран тоглос хичээгээ ердөөсөө та үг хэлээ шүү гэж хэлэг байсан. Гэт дутж байгаа байхгүй юу? За хөтлөгч нарын скил гэхүү дээ. За тэгээд мэдээж одоо болохоор бид бүхний баяр учраас баяраа өргөн дэлгэр болгохын тулд за ширээнээс байна уу, партнероо байна уу, бүжгээс өөр нэг мэдчилгээ дотроо бодцоож байгаарэ. Шаардахгүй, заавал тулгахгүй. Зүгээр яг энэ ой баяр дээрээ за бид нэр хоёр багш нартай хамт олондоо одоо сайхан гоё дуулаад өгөө, тэ? Шүлэг уншаад өгөө гэж бодож байгаа хүмүүс байвал гоё штэ тийм ээ? Мөнхлөгдөд үлдэн энэ ч бас бичлэг хийж байна. Тэгээд би нэг жижигхэн нэг юм ярьчихъя. Энд гэхдээ юутай нэг хамаагүй л дээ. За юу вэ гэсэн чинь нэг миний пижакыг харж байгаа хтэй. Би нэг 2 пижактай байхгүй юу? Тэгээд юуны өчигдөр нөгөө бүжгийн их наадам болсон да. 2 өдөр, эхний өдөр дээр би нэг зураглаач баг Ocean Studio гэдэг манай студи маань өчигдрийн юутай хамтарч ажилласан байхгүй юу? Бүжгийн их наадамтай за хүн домгийнхоо одоо тийч камертай байсан хүмүүс маань одоо манай студийн хүмүүс гэсэн үг байгаа. За тэгээд очоод тэднийхээ дүрсийг хуулаад наан цаана гэж явжсэн чинь шүүгч нар нь бүгдээр нэг ийм бичагтай байсан байхгүй юу? Шүүгөө явжсэн та нар анзаарсан уу те? Гэтэ одоо ингээ харахад өнгө нь арай минийх арай бараал юм байлээ л дээ. За тэгээ байжсэн чинь оройн Бачаагалт гэхгүй чи маргааш юу нэг юу зүгээр зарлаад ингээ байж байгаа чи хөтлөгч хийчихээ чи гэхгүй юу? Тэгэл байжсэн та. За алигаа өмсөх үү гэж бодож нэг сонголттой юм шиг хоёр л юмтай байгаа шүү дээ. Тэгснэ за нөө хүрнээ өмсчих гэснэ. Шүүгч нараас нь ялгахдаггүй юм байна. За тэгэхээр нөгөөтгийг өмсөйгээд нөгөө хослолоо өмсөж байгаа байхгүй юу? Тэгээ өчтөр баахан нөгөө хослолоо өмсөжсэн орой таарсан чи Бачаагалт маргааш нэг ой баяртай байхгүй юу? Тэгээ ой баяртай учраас тэгээ чи ирээ хөтлөөдгөөш гэдэхгүй юу? Тэр оройч гэжтэй нэг шүн тэгээд бид нар чи бүгдээ харьцаасан шүү дээ. Дайраа одохтой алийг өмсөх вэ? Бодч урд өндөр нь өмсөн костюм яаж ойлгохтой байх вэ тийм ээ? Тэгээд нүний зайлшгүй энэ пижак дээр тогтохгүй юу? Тэгэл нэг өмсгөө байх уу бодоо л байлаа. За яах өмсчих вэ? За ер нь яадгийг. Ер нь бол бүжгийн спортын шүүгч нар бол яг нэг иймэршүү пижакыг бол ерөнхийдөө ингэ хамгаалцсан байлээ. Тэгээ би ч нэг мэрсэр өмсөд хөтлөөд байдаг гэсэн одоо ер нь байж байгаа. Тэгээд миний энэ пижакны төгсгөлийн хөтлөлт гэх үү дээ. За энэ бол найрга. Тэгээд үнэхээр гайхалтай байна шүү. За юуны өмнө ихэм нэг
дүү болох Бачаргалтай тэрний хань уран тогстой энэ хорооны хамгийн сайн сайхан бүхнээ хүсье. Стаа басан маш баяр хүргэе. Бид бүгдөө алгадаа шээ. За ингээд хаадас хамхлын зүгээс хоёр дүүгээ одоо сарны танго одоо чуулгатай тий энэ клубийн нэрийн өмнөөс одоо та бүхэн нэг клипийг эрхий чинь өгч байна. За тэгээд нэг клипэн дээр нэмээд 1 сая төгрөг өгнө гэж хэлчихье. За тэгээд миний Хаалтаа сонголын зүгээс та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За тэгээд Бачаргал миний дарсаа өгөрөө асуудал байхгүй. Бүгдөө босъё. Та бүхэндээ Мартиновны баяр мэндийг хүргэе. Бүх эмэгтэйчүүдийг бүгдийг араас бараг сайн хөдлөд босгоорой. Миний диско. Сосио! Бүгдөө гараад ир. Бачаргал ста гараад ирээч. Дэш! Boy
сэтгэж. Үе. Ашуун байна. Ашуун байна. За бүсгүйчүүдэд зориулаад би нэг дөрвөн мөрт хэлчихье гэж бодож байна. Сэтгэлэн догтлоод бас нэг хондог толгож магадгүй гэж гордож байна. За, уруулаа бод бүсгүй минь унж доороо бүү юу. Нас бол цаасан дээр бичлэн тоо юм. Намбархаж бүү сүд бол хүснээр амьдр бүсгүй минь. Хүлээ зөвхөрсөн бол хай. Гоо сайхан яв бүсгүй минь. Голгодш биш шилж амьдр. Гадсан өсгөтэй ганган шаха. Гарих гоёл бүгдийг зөө. Сайхан өндөр биендээ шингээж салхи татуулан инээмсэглэж амьдраарай гэж хүсье та бүхэндээ. Ing цагаас
Улсын хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмэрэгтэн үнэлж Монголын залуучуудын холбооны хөтөлбөрийн алдар цол тэмдгээр шагнав. Төмөрөдрөө өгт отхон цэцэг танаа гэсэн байна. За тэгвэл отхон цэцэг маань ирж амжиг байгаа юм байна. За тэгвэл уншилт мөн адил лавгсрын огт инх туул танаа. Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрэгтэн өндрөөр өндөж Монголын залуучуудын холбоо нарын хөтөлбөрийн алдар цол тэмдгээр шагнаж өргөжүүлж байна. За мөн хөтөлбөрийн алдар цол тэмдгээр Баясгалангийн Цэнгэл сайхан Загтагийн Балд орж танаа Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрэгтэн өндрөөр өндөж Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу цол тэмдгээр шагнаж урамшуулжээ. Батчаргал овтой ган эрдэнэ танаа Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрэгтэн өндрөөр өндөж Монголын залуучуудын холбооны тэргүүний сурагч цол тэмдгээр шагнаж урамшуулав. Халуун баярын хүргэе. За, Жоо хүчгийг уншиж танилцуулъя. За одоо тамирчны алдар цол тэмдгээр шагнал маань үргэлжлэн нэгмэр овогтой гişиг жаргал таныг Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрэгтэн өндрөөр өндөж Монголын залуучуудын холбооны тамирчны алдар цол тэмдгээр шагнаж урамшуулжээ. За мөн тамирчны алдар цол тэмдгээр Сондой Жоо овогтой ган төмөр танаа гэсэн байна. Халуун баярыг хүргэе. Мөн тамирчны алдар цол тэмдгээр Эсмэдхийн Алтан чимэг танаа гэсэн байна. За мөн тамирчны алдар цол тэмдгээр Орд зүргийн сайн жаргал. За мөн тамирчны алдар цол тэмдгээр Жүгдүр намжил огт цол нэмэх танаа гэсэн байна. За мөн тамирчны алдар цол тэмдгээр Дэмбэрэл нэм огт цэцэг эрдэнэ танаа гэсэн байна. Одоо баярыг хүргэе. За мөн тамирчны алдар цол тэмдгээр Зара ухта гадя таныг шагнажээ. Одоо баярыг хүргэе. За сүүлийн тамирчны алдрыг дахин уншиж танилцуулъя. Эрхэм хүнд амар жаргал таныг Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрэгтэн өндрөөр өндөж Монголын залуучуудын холбооны тамирчны алдар цол тэмдгээр шагнаж урамшуулав. За Монголын мужийн зөвлөл Монголын мужийн спортын нэгдсэн холбооны гишүүн Улаанбаатар хотын Сарны танго клубын нийт хамт олондоо болоод за дасгалжуулагч багш Батчаргал уран тогс багш нартай Сарны танго клуб үүсч үлдсэний одоо 15 жилийн өмнө баярын мэндийг хүргье. За тэгээд Сарны танго клубын одоо нийт тамирчид, хүүхэд багчууд, сеньорууд өдөр хүмүүс баярын мэндийг хүргье. Сайхан баярлцгаарай. Тамирчны зэргийн үнэмлэх. Хавг жавогт болор чулуун тань. Болор чулуун байна. За та Баянбол дүүргийн тамирчны зэргийн үнэмлэхээр шагнагдсан байна. Үнэмлэхийг гардуулъя. За мөн тамирчны зэргийн үнэмлэхээр Содном ванжлын овогт оюун чимэг танаа гэсэн байна. За юуны түрүүнд явуулсан энэ Сарны танго клубын 5 жилийн одоо хүрэлцэн ирсэн та бүхэнд бүгдөө баярын мэнд хүргье. За тэгээд бас мөн одоо Монгол залуучдын холбооны
шагнагдсан одоо нийт бас тамирчтай өдөр цаашдынх нь одоо ажилтан мөн одоо спорт өндөр амжилтыг хүсье. За энэ тамирчны зэрэг олох тухай энэ бол Монгол улсын бие тамир спортын тухай хуулиар зохицуулагдсан Монголын бие тамир спортын одоо хуулийн дагуу олгодог юм зэрэг байгаа, цол зэрэг байгаа. За тэгээ энийг гардуулаад хэлсэн байна. Тамирчны зэргийн үнэмлэх. За Смит хавхта алтан чимэг. За 2022 оны 1-р сарын 10-ны өдрийн 5-р дахь долоор бүжгийн спортын одоо 3-р зэрэг олгов. Баянгол дүүргийн бие тамир спортын хороо гэсэн. За тэгээд нөгөө цол зэрэг авч байгаа хүмүүс манаас нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол одоо юу гэдэг хин нэг одоо ачаагаад багшиж байд юм уу? Эсвэл нэг хин нэг хүний хүслээр энийг бол олгодог. За тодорхой хэмжээнд амжилт гаргасан тэр амжилтыг үндэслээд болцол хангасан хүмүүст спортын журмаар олгодог юм цол зэрэг байгаа. Энийг бас бүгдээрээ сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж 3-р зэрэг авлаа, 1-р зэрэг авлаа гэвэл цаашдаа бас энэ зэргийнхаа одоо энэ юг хадгалж тэ энэс илүүгээр одоо бас спорттой амжилт үзүүлж явах ёстой шүү гэж ингэж ойлгож байна. За тэгээд ерөнхийдөө бүжгийн спортын төрөлдөр бол хамгийн бага зэрэг нь 3-р зэрэгс гэж байгаа. 3-р зэрэг, 2-р зэрэг, 1-р зэрэг. За тэгээд түүний дараа спортын дэд мастер. За түүний дараа Монгол улсын спортын мастер. За тэгээд олон улсын хэмжээний мастер. За тэгээд авиат гэдэг ингэж явдаг ийм журамтай байгаа. Тэгэхээр үндсэндээ бол өнөөдөр одоо юу гэдэг сарын тангийн клубын тамирчид бол тодорхой хэмжээнд гаргасан амжилтаа үнэлүүлж спортын одоо төрөлд гаргасан амжилтаа үнэлүүлж одоо зэргүүдээ авч хэлж байна гэж ингэж ойлгох хэрэгтэй. Энийг бол аль биесээр Монгол улсын бие тамир спортын газар за харьяа одоо дүүргүүдээс олгодог ийм байгаа. За ингээд дараагийнх нь сандууж явахтай ганц төмөр 3-р зэрэг. За хуушин зэн цог баяр 2-р зэрэг. Янжин сүрэнгийн мөнх баяр 2-р зэрэг. За Жанчвын Сэрчмаа бүжгийн спортын 1-р зэрэг. За Цингэл сайхан 3-р зэрэг. Батчаранлын га эрдэнэ 3-р зэрэг. Тэмбэрд нэмийн цэцэг эрдэнэ 3-р зэрэг. Мегмарын хишиг жаргал 3-р зэрэг. Дашцэвгийн төс жаргал 2-р зэрэг. За Нямдоржийн дэлгэрмаа 1-р зэрэг. Монголын хүүхдийн орны шагнал. Монголын хүүхдийн орны алтан медалаар Ж Сэрчмаа. Монголын хүүхдийн орны алтан медалаар Т Хүслэг.
За мөн Монголын хүүхдийн ордны алтан медалаар Бэ Мишель. За мөн Монголын хүүхдийн ордны алтан медалаар Зэ Тонглог Мөрөг. За мөн Монголын хүүхдийн ордны алтан медалаар Эм Ануучин. Мөн Монголын хүүхдийн ордны алтан медалаар Дүүрэн Жаргал. Баяр хүргэе. Монголын хүүхдийн ордны алтан медалаар Тамир Эрдэнэ. Баяр хүргэе. Монголын хүүхдийн ордны алтан медалаар Сарунгаа. Монголын хүүхдийн ордны алтан медалаар Зэ Дүлгөө. Монголын хүүхдийн ордны алтан медалаар Б Баярмаа. Шагнагдсан хүмүүстээ амжилтыг хүсье. Өнөөдрийн амжилт та бүхний ихтэл байх болтугай. За сайн байцгаана. Ингээд энэхүү сайхан хүн домог их наадам амжилттай 3 сарын 5-6-нд Улаанбаатарын Цагаангийн ордонд амжилттай болж үнэхээр Монголын бүжиг, Монгол угсаатан өв соёлыг Сарны танго клубээс зохион байгууллаа. Ингээд эхний тэмцээн маань бүжгийн спортоо үе үеийн хүүхдүүд болчрууд мөн насан туршид маань амжилттай оролцож 2 жил хийгээгүй хөдөлгөөнөөс дутагдсан бүх тэр ирч хүчээ бид нар одоо 5-даа амжилттай хийчих болоо маш өргөн хамаагдлаа. 6-даа мөн өчтөр болгон энэ цаг мөчид маш удаан үргэлжилж олон холоос сум аймаг сумаас ирсэн нийт энэ хүн домог их наадамд оролцсон соло болон хамтлагаар болон багш тасалжуулагч гэр бүл одоо хэн байдээ өө юм та бүхэндээ үнэхээр бас энэ их том клубын бас талархаж байна. Ингээд та бүхэндээ бүжгийн гайхамшиг их том сарны том 5 жилийн ой мэндийг та бүхэндээ монголчуудаа баярын мэндийг хүргье.
За сайхан шагналын үйл ажиллагаа эхэлсэн байна. За тэгээд нөгөө манай бачаргалтай бас нэг үед одоо хамтран зүтгэж ирсэн. Одоо хамтрагч хүрэлцэн ирсэн байна. Та хүмүүс хүрэлцэн ирсэн маш баярлалаа. За тэгээд Монголын бичгийн зүйл байгууллагыг төлөөлөд за бид бүхэн ямар гэсэн бас энэ үйл ажиллагаанд бол оролцсон зүйтэй хүрэлцэн ирсэн байгаа. За ямар ч сарын танго клуб үүсч хөгжсөн тухай за өнөөдрийн хүртэл ямар үйл ажиллагаатай явж байгаа тухай бол асуудлыг одоо Бачаргал багш бас аягүй сайн тайлбарлаж хэлсэн. За тэгээд бас үеийн одоо хамтрагчид нь бас нэлээд сайн ярьж хэлж өгч байна. За дахин нууцлалгүйгээр явж ирсэн дараагийнхаа үйл ажиллагаа ингээд явъя гэж ингэж бодож байна. За тэгээд ер нь бол яг манай Бачаргал багш уран тогс багш хоёрын хувьд бол би нэг зүйлтэй бол хүмүүстэй бүдүүлдэг бас санд нэг байна. За тэр юу гэвэл надад шинийг эрэлхийлдэг, шин санааг болдог, хайдаг. За тэр зүйлээ аль болох одоо хийхийг хичээдэг. Өнөөдрийн хүртэл бол тэгж яваа. За энэ ч утгаараа Монголд одоо бас сүүлийн үед одоо 2 дахь жилдээ хүн домог бүжгийн үндэсний их наадмыг амжилттайгаар бас зохион байгууллаа. За тэгээд ер нь бол хүн сэтгэл байхад аливаа ажлыг бол хийж болдог гэдэг энэ жишээ бол байна харагдчихэв. За тэгээд анх хүн домог бүжгийн их наадмыг одоо зохион байгуулна гэдэг одоо хамгийн ихний арга хэмжээгээ хийж ирсэн. За тухайн үед одоо хэдэн хамтлаг ямар хүмүүс яаж оролцож ирсэн бид бүгд мэдж байгаа. За гэтэл одоо энэ наадам тодорхой хэмжээнд өчигдөр уржигдрын одоо 2 өдөр бүтэн. Одоо бид нар л одоо шүүгчээр ажиллаад өглөө 9 цагаас одоо шөнийн 12 цаг хүртэл эхний өдөр. За өчигдөр бол шөнийн 2 цаг хүртэл тасралтгүй одоо нөр одоо хасан гэдэг шиг одоо би өөртөө засах ирэхгүйгээр бараг зогсоод шүүгээд исэн мөртлөө одоо шөнийн 2 цаг хүртэл ерөнхийдөө шүүгч ажлыг бол хийлээ. За энэ маань юу харуулж байгааг бол маш их оролцогч нар оролцож байна. Энэ наадмыг бас хүссэн хүлээдэг болсон байна. Оролцохыг хүсдэг болсон байна. Өдөө орон нутгийн хамтлагууд, Улаанбаатар хотын сургуулиуд маш олон газрууд бол оролцож байгаа гэдэг санаачлалтай байна. За цаашдаа явуулсан дараа жилийн 2023 оны хүн домог бүжгийн үндэсний наадам өшөө өргөжж одоо 3 өдөр 4 өдөр зохион байгуулагдах байгаа гэж ингэж ойлгож байна. За тэгээд ямар ч гэсэн өнөөдрийн энэ одоо хүн домгийг бас бий болгож зохион байгуулж энэ хийж байгаа ажилдаа тууштай байж чадсан. Бачаргал багш уран тогс багштай бас халуун баярыг хүргье. Дэлгэр багш манай холбооны тэргүүлэгч гişүн Булганбаяр за манай холбооны тэргүүлэгч гişүн Отгос сүрэн манай холбооны тэргүүлэгч гişүн Гамбаяр багш гэдэг хүрэлцэн ирсэн байна бид бүхэн. За тэгээд мэдээж үйл ажиллагаа явагдаж байгаа учраас 2 багштай зориулаад бас бэлгийн дээдийг одоо гардуулъя гэж бодож байна. За 2 багшаараа урьж байна. За тэгээд энэ яг манай нөгөө яг өндөө бол нөгөө холбооноос одоо гардуулж байгаа бас юу бол биш. Мэдээж клубүүдийн бас багш нарын клубын удирдлагуудын бас сэтгэл шийдсэн ийм бас бэлэг байгаа. За тэгээд 2 багштай цаашдах нь ажилд өдрөөс өдөр ажилладаг гэсэн юм үеё. What?
За маш их баярлалаа. Та бүхнийгээ хүндэтгсэн хартас хамтлаг. Бачаар орон тогос хоёр дүнда авис сайхан мөн хүсээрээ үргэж хэдүүлээ урдын тайзыг ахад урдын ахтан тайзыг хэдүүлээ дэвсээр байна. Masterpiece. Энэ өрөө минь төргий. Эрхэм зориг нэгт нөхдүүд минь ээ. Хүний орчлонгийн амьдрал маш их гоё явдаг юм байна. Би одоо бас чамгүй наснаас зүүн байгаа. Их орныхаа бүтээн байгуулалтанд насаараа ажилласан, тэтгэвртэй гарсан. За тэгээ сүүлийн үед тэтгэвртэй гараад энэ бүжгийн спорт гэдэг юм дөө шамдан орсон үгэндөө. Одоо миний өмнө бол яг миний багш нар бүгд ингэ яриагаа сууж байна. Болгон баяр багш, Амар минь багш. Миний хоёр сүүлийн хоёр сайхан багш. Ингээ клубийнхаа 5 жилийн тэмдэглэлд оролцож байгаа одоо бас баярлж байна. Тэгээ энэ клуб ер нь энэ манай бүжгийн спорт маань маш ирээдүйтэй улам их өрнөөн ийм сайхан байдаг нь одоо өчигдрийн хоёр тэмцээнээс харагдсан. Улам одоо өргөжж байна. За залуучууд их орж ирж байна. За бид бол бас чадах хэмжээгээр дэмжиж байна. Ингээд 5 жилийнхаа тэмдэглэж байгаа клубийнхаа нийт тамирчдаа, багш нартаа, манай холбооны тэргүүлэгчдээ баярын минь төргий. Хүүхнүүддээ баярын минь төргий. Ирчүүддээ бас ирэх цэргийн баярын миньдийг бас давхар хүргэе. Баярлалаа. Өнөөдөр 5 жилийн арга хэмжээнд бас арга хэмжээг чимэн байгаа энэ хүрсэн ирсэн хүмүүстэй энэ өдрийн чинь гадуурсчдээ хүргье.
За бид хүн өнөөдрийн процессын дор шалтгаан нь юу вэ гэхээр зэрэг үндсэн сигнал үстэйг гурван үндсэн зорилт байгаа юм. Тэгэхээр гурван зорилтонд хүлээж болох бид хүнээс чинь хамгийн нэгдүгээр нь бид нар яаж явах вэ гэхээр өглөө элчтэй хүчтэй байх хэрэгтэй гэж хэлж байгаа. Хоёрдугаар нь бид бол өглөө эрүүл саруул байх хэрэгтэй гэж хэлж байгаа. Энэ зорилго хэд бид бүхнийг одоо өгшин ахуулж байгаа хүмүүс манай сарны танго клубын маань хоёр багш нар байгаа. За ингээд өнөөдөр сарны танго клуб маань 5 жилийн ойгоо тэмдэглэж байна. Түүний хажуугаар одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэглэл шагнагдсан 2 дүүдээ урлаг, спорт, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. За энэ хоёр залуу маань бол Монголын бүжгийн зөвлөл, Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоо байгууллагт бол маш том үнэтэй хувь нэмрийг оруулж идэг ийм сайхан оюунлаг залуучууд. Тэгээд хоёр дүүдээ өндрөөс өндөрт амжилтыг хүсэн өрөөё. Манай энэ болтнорын манай хамтлаг бүгд бас мэддэг. Тэгээд бүгд одоо танай болтнорын чинь шагналаар байна гэдэг хүслээ өөрсдөө илэрхийлсэн. Дараагийн шагналыг болохоор өөрсдөө чинь танаас бас цэцгэлтэн нь өгж байгаа. За энэ би юу найдсан юм бэ гэдэг. Бүжгийн спорт бол бүх насны дурлаж хичээл боломжтой гэдгийг батлан харуулж өдөртөн урлагийн төлөө зүтгэж алтан цаг хорон бүрээ зориулсан танид урлагийн охин хүмүүс янзлан болох болтойгээр өөдгөмж энэ компани хамт олбоос бас шагнаж байгаа бас мөнгө шамартай би шагнаж бас тартуулчаа. Манай миний бас Монгол хагас гэдэг компани болохоор миний өөрийн одоо үүсгэн байгуулагч компани хамт олбоос өгж байгаа. За мөн бас миний нэг үүсгэн байгуулагч төлөв олгож компаниас бас эцэг эрдэнэ маань амжилт хүсэж өргөмжлөл бас мөнгө шагналд өгчтэй бас гардуулъя. Мөнгө аривчаар баяруу болчихлоо. Энэ чигээр нь өгч юм. За
танго клубын нийт залуучуудаас сарны танго клубтэй хоёр багштай цаанд орсны зүйл гарт болсон юм аа. За сарны танго клубын залуучуудын зүгээс шүтэ энэ ороо хатамын дэвшүүлье. Сарны танго клубын ойд ирсэн сарны танго клубыг сонгоод бүжиг сурахаар ирсэн юм аа. Ичэнэ хоёр багштай хувийн зүгээс өчүүхэн бэлэг гард уртсан юм аа. Манай дөрийн гараар уртсан одоо уран зохиолдосоо гардуулж байна. Сайн байцгаана уу? Яг ийм байхсан шүү дээ. За, сарны танго клубын нийт гишүүдэд өнөөдөр яг энэ цаг мөчид хүрсэн ирсэн. За, сарны танго хамтлагийг үүсгэн байгуулсан аг бүртгэний төлөөд ирсэн байна. За, миний бие худлаа өдрийн дээд сургууль 2000 онд нисэж ороод 2004 онд төгсөх хугацаанд худлаа өдрийн дээд сургуулийн сарны танго хамтлагийн гишүүн байсан. За, миний партнер Бата. За, тэгээд манай хамтлагийн гишүүд бол мэдээж за байж байгаа. Араасаа бол маш олон хүмүүс тааж орж ирээд тийм ээ. За, манай Бачаргал за найзгаа дагуулад орж ирсэн. За, манай хоёр өстө бүжгийн одоо ямар ч аагүй хүнийг дагуулж орж ирээд бүжигчин болгож ирсэн түүхтэй. За, ингээд тийм. За, цаашдаа яасан гэхээр бид гурав сургуулаа төгсөөд за мэдээж ажил амьдралын гараа дээр явж явах хугацаанд бас нэгэн түүхийг бүтээж ирсэн. Манай хоёр юу яжсэн юм? Баард ажиллаж байхгүй юу? За, нэг өдөр яасан гэсэн чинь намайг дуудчихв. За, яасан юу болов яа вэ гэсэн чинь гурлаа нэг юм хийяа л гэдэг. Юу их вэ гэсэн. Нэг юм л хиймээр л байх гэдэг. Юуроосоо яадаг гэхээр цаанаасаа ингээд бодол нь ундраад зүгээр ээж чадахгүй ийм хүн та бүхний дунд багшуудаа зогсож байгаа. За, тэгээд бид гурав бол гурлаа нэгдээд нэг хос одоо хоёр эрэгтэйтэй нэг хүн одоо нэг эмэгтэй бүжиг гаргаж тавьж ирсэн юм түүхтэй. Тэгээ бүр гаргаж ирсэн юм түүхтэй. За, тэгэхээр энэ мэтчлэнгээр багш маань бол одоо та бүхний багш болсон байгаа. Бидний одоо сайн найз дүү. За, ингээд цаашлаад гэр бүлийн хосууд болсон уран хос ингээд та бүхний багшуудад өнөөдрийн хүртэл ажиллаж байгаа хугацаанд маш олон зүйлийг хийсэн гэдгийг өнөөдөр бид харж байна. За, энэ хүн домог гэдэг үнэхээр маш том нэртэй энэ арга хэмжээг 2 дахь жилдээ 2 дахь уу тийм. За, миний мэдж байгаа 2 дахь жилдээ маш амжилттай зохион байгуулсан гэдгийг дуулаад бид бүхний хувьд маш их баяртай байна. За, нэгдүгээр. За, хоёрдугаар яг энэ цаг мөчид миний хүүхэд наснаас ахуулаад оюутан нас за өнөөдрийн хүртэл ажил амьдралын гараан дээр хүртэл хамтдаа байсан хүмүүс энэ цаг мөчид яг сууж байгаа. За, түүний нэг нь за би Монголын хүүхдийн ордонд үжийн дугуйд явж байхдаа булган ахтайгаа нэг тайлбар дээр гарч явлаа. За, тань өнөөдрийн хүртэл манай Бачаргалтай уран тогтолцоо маань хамт байгаад маш их баярлалаа гэж хэлье. За, мөн дараагийн оюутан цагийн насны бид хүүхдийн анхны одоо яг за бид бол нөгөө нэг сайн дурын уран сайхан ч гэдэг шиг л явж байсан тийм ээ. За, тэр цаг мөчид яг жинхэнэ мэрэгжлийн спортын тийм энэ гарааг эхлүүлж тавьж ирсэн багш нар байгаа. За, тэр дунд бол манай Гамбай багш маань бид бүгдийг маш амжилттайгаар зохион байгуулж тухайн үед бол спортын хамгийн анхны тэмцээний алтан медалийг авахд хүргэж байсан. Ийм улсын чанартай тэмцээн анхны тэмцээн, спортын анхны тэмцээн тийм. За, ингэж амжилттай оруулж байсан ийм зүгтээ. Тэгэхээр тэр цаг мөчөөс эхлээд өнөөдрийг энэ цаг мөчид бас хамтдаа байгаад маш их баярлалаа. За, мөн ажил дээр гараад бас мэдээж бид нар бол урлагаар маш их хүмүүжлэг болж авдаг. За, урлагаар дамжуулаад бид нар нийгэмдээ маш их зүйлийг түгээж өгдөг. За, энэ чинээгээр бол бид нар ажиллаа хийгээд хажуугаар урлагаа өгөөд явдаг тийм үү. За, тэгвэл энэ цаг мөчид яг одоо ажлын гараа дээр нэг хүнтэй тааралдж байсан.
За энэ хүн бол сайн ах маань байгаа. Сайн байна уу? За энэ хүнтэй яаж ингэж холбогдсон бэ гэхээр за би Монголын Алма компанид хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд бас урлагийн наадамд нь оролцоод жоохон бас бүжгэлний байна гэдгийг таниулсан байна шүү дээ. За тэр цаг мөчид сайн ах маань намайг олж хараад өрөөндөө дуудчихсэн. Тэгээд тухайн үед би сайн ахаас жоохон айж имэж илээ. За би ямар буруу юм хийсэн болоо гэд яваад орсон. Тэгсэн чинь надаас юу гэж асуусан гэхээр за би бүжигт их дуртай юм аа. Тэгээд чи надаа энэ вайс ирэхэд нэг алдаа гараад байх шиг юм. Чи миний алдааг нэг хараад өгөөч гэж аапудаа тэгж орж ирсэн. Тэгэхэд би үнэхээр гайхчихсан. Үнэхээр те дотроо ингээ бүжгэл хийсэн гэж хүсэж мөрөөддөг өдийн насны дээрээ тийм ээ ингээ явдаг хүмүүс байдаг юм байна. Ямар гоё юм бэ гэж бодож явж ирсэн. За тэгжээд л одоо манай Сарны тангоо амгийн одоо клубын гишүүн болсон гэдгийг сонсоод маш их баярлж байсан. За энэ мэтлэнгээр хүүхэд наснаас ахуулаад өнөөдрийн цаг мөчид хүртэл байсан хүмүүстэйгээ энэ цаг мөчид таарж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд хамгийн гол нь манай Бачаргалтай маань уран тогстой маань хамтдаа байгаад тийм за цаашдаа ч олон жил хамтдаа байгаасай гэж хүсэж байна. За тэгээд бидний бас хүсэл мөрөөд бол Сарны танго гэдэг нэр бити унтраасай гэж хүсэж байсан. Үүнийг цаашаа үргэлжлүүлээд авч явсанд нь маш их баярлалаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бүх гишүүдэд бяцхан дүүнартаа за ахмадуудтай маш их талархалтай хандж байна. Тэгээд өнөөдрийн шагнал авсан за бүр мэрэгжлийн төвшин тийм спортын зэрэг цол аваад ингэж явж байгаа нийт хүмүүстэй за дүүнартаа дахиад халуун баярыг хүргье. За ингэж мэдээж өнөөд баяр бостол шагнал урамшуулалттай байгаа энэ цаг мөчид бид нар мэдээж хоосон ирэхгүй. За тэгээд уран тогсоогоо Бачаргалыгаа тайзан дээр өрье. За тэгээд сэтгэлийн бэлэг би яг нөгөө бодлоо үлдээдээс санаа төгөөд хамтлагт орж исэн багтаа юу? Манай үеийнхэн Батгэрлахыг ингэж хэлсэн багтаа юу? Стандартын багш царайдаг ах гэдэг. Царайдаг гэдэг. Тэгээ бачгаа ах гэсэн чинь Бачаргалын өдрөө бачгаа ах гэдэг гэсэн. Тэгээ бачгаа болоо латины бачгаа цараймуудтай гэх. Тэгээд нөгөө би Бачаргалын найз хүн болчих хүмүүс намайг чи яагаад царайдаг сонгоогүй цараймуудтай гэсэн. Тэгэхээр би тэгсэн байна. Царайдаг ах намайг тоогоогүй маа гэх. Тэгээд ах маань тэгэхээр өргөн хадгалж гэж байгаа сайн үзсэндээ гэж. Баярлалаа тавхиндээ. Хамгийн сүүлийн одоо энэ дөрвөө хөдөлгөөний сураад бөөнөрөө бүжгэлдэг байсан аахгүй. Тэгэхээр та бүхэн яг ийм дөрвөө байгаараа өнөөдрийг маш гоё өнгөрүүлээд за тэгээд бидний ч үзсэн сайхан эмэгтэйчүүдтэй одоо эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг бас давхар өргөж маргаа сайхан баярлцаарай. Сабсгано тавхиндээ сайхан мэндийг өргөнд шилжүүлж байгаадаа баяртай байна. Хөдөд үжигчтэй хорлогийн төлөө сэтгэл зүрхэн зориулсан үеийн бүжигч тавхиндээ ачааргал хамгийн сайхан бүгдийг үсгээрэй. Алгадчдыг сонсъё. Арны гэрээ сарны туягаар самны гэж начид цэцэсгэж хандарч хуучрахын жавгийг дэж юм бүхэн таны төлөө найрсан өршиж юу сансан бүхнээ амжиж үлдээх хэмээн ашигласан 2022 он бүжгийн ертөнцид томоохон шинэ хуудсыг нэмсэн ийм он жил боллоо гэж би ойлгож байна. Өнөөдөр Сарны танго хэмээх хэн сайхан тэнгэрлэг их утгын төлөө өнөөдөр 5 жилийн түүхэн ангаар хүн домог бүжгийн тэмцээнийг Монгол төмний төдийгүй хүн төрлөختөнд бас томоохон мессеж өгсөн ийм сайхан тэмцээнийг зохион байгуулсан хөлийн баяртай байна. Бачаргал өгшөө, уран тосгош хоёрт баяр хүргэе. Хамт олонны өмнөөс чи сэтгэлийн албадашлыг сонсъё. Монголчууд алгаад ашиг дасан шиг дашдаг ачааргалан илүүл идэсэн шиг дэлдэг юм утга дүүрэн гардмон. Өнөөдөр энэ сайхан хамт олонны энэ тэмцээний цог сутган донд бас хамтдаа байх ёстой юм уран бүтээлч байсан гэдээш миний бас аялал хийгээд энэ уран бүтээлийн төлөө бас гисэн сэтгэл маань амжаагүй шүү гээд хоёроосоо бас хөцөл өчьё. Тэгээд ийм сайхан баяр төрөө яаж ингэж амжиж ирэхин төлөө яарч догдож ирлээ. Тэгээд та бүдний маань ачааргал үнэхээр нэврүү сайхан болж байгаад баяртай байна. За ингээд манай Гамбайр багш маань, за миний Болгон баяр найз маань, за манай Амар мэнд багш,
Энэ сайхан одоо баярын миний хүндэт ах отгон сөрөг гэдээ ярих юм бол манай дэлгэр маавш ямар олон сайхан за балуун найзтай бас баярын мэд хүргэе. Бүгдээрээ одоо ийм сайхан бүжгийн төлөө шин сэтгэлийг зориулж байгаа та бүдгийн маань ажил үйлс дандаа амжилтаар ариун байх болтугай гэсэн ерөөлийг талбай. Сайхан гэр бүлийн онцлог зориулж өнөөдөр бас Монгол улсын соёлын дэрний ажилтан гээд энэ сайхан одоо үнтгэлийн тайзнаа энэ банер бол бас өнөөдөр энэ бүжгийн ертөнцид зүтгэсэн томоохон зүтгэлийг Монголын төр төдийгүй Монголын урлаг хүндэлсэн ийм сайхан одоо хүндгэл юмаа гэж ойлгож байна. Хоёртоо дахин баяр хүргэе. Ингээд очрол догшаага өмнөөс хартаа гэргийдэн зориулж энэ дүрэлсэн ирсэн бүх сайхан бүсгүйчүүдэд зориулж олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын мэндийг бас давхар хүргээд Монгол улсын соёлын дэрний ажилтан Батэрдийн өвчм гончигдор чиншүүлэг Заяаны сайхан харимын дууга та бүхэн зориулж байна. Та бүдийг бүжиглээсэй юусч байна. Хамтдаа байцгаая.
За шагналын хурмаа дуусаагүй байна. Ингээд шагналын ардуудын хэмээн Баянгол дүүргийн хөлбөр халамжийн орлогч дараа үнзий сайхан таныг хүндэтгэлээр өрн залж байна. За сайн бацхан та бүхний нөрөө мэддэг үгүй. Сарны танго бүжиг өнөөгөө 5 жилийн маш сайхан амжилттай зохион байгуулагдсан гэж та бүхэн мансаа нэгтгэлийг сайхан алдчихж байна. Яа тэгээд очиад тогсоодоо одоо ингээд энэ сайхан бүжгийн спортыг бүх хүнд ингээд түгээгээд 5 жил өшөө цааштай хэдэн 10 жил энэ сайхан багшийн алдрыг зүгээд хичнээн 100 шавьтай болохыг бид бүхэн таашгүй. За тэгээ ямар ч байсан манайх бас Омны клуб гэдэг одоо та бүхэн маань дараа ингээд Бачаа тогсоо 2 орон дамжуулаад очиорой. Спорт клуб байна. Бильярд, дартс, одоо тэнд дээрээс ширээний теннис ингээд янз янзын төрлөөр. За энэ клубуд маань сарны тонго энэ бүжгийн клубын маань нийт тамирчид хамт олон 500 мянган төгрөгөөр ямар ч байсан ингээд тэр тэмцээн уралдаан зохион байгуулах, тэнд үйл ажиллагаа зохион байгуулах эрхийг нэг өгье. За шагналаас гардуулах хэрэгтэй болж байна. За жуугч хүндэт бачаргал таныг биеийн тамир спортыг хөгжүүлэх хүсэлд оруулсан хууны нэмрийг тань үнэлж биеийн тамир спортыг улсын хорооны жуугчдаар шагнав. Биеийн тамир спортын улсын хорооны дарга шарж унц 2022 оны 2 сарын 22. Хүндэт уран тогос таныг биеийн тамир спортыг хөгжүүлэх хүсэлд оруулсан хууны нэмрийг тань үнэлж биеийн тамир спортыг улсын хорооны жуугчдаар шагнав. Биеийн тамир спортын улсын хорооны дарга шарж унц 2022 оны 2 сарын 22. Ямар гоё